Сайн байцгаана үзэгчдээ бодрох цэсэн гавьялтай шинэ он шинэ жил айлчлан ирж байгаа. Энэхүү сайхан хормын мэндийг үзэгч та бүхэндээ өргөн төвшүүлье тун удахгүй одоо бас нэгэн жарныг өдөж бид нар нэгэн сайхан шинэ оныг угтан авах гэж байгаа. Тэгээд баярын дугаараараа үзэгч та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейн маань ээлжид тохирол үзэгч та бүхэндээ хүрэх гэж байна. Өнөөдрийн тохиолоос гадна бидэнд он гарахад болол ганцхан тохирол үлдсэн байгаа. Тэгээд бас яг шинэ он гарахын өмнө азаа үзээд азтан болохыг хүсэж байгаа үзэгчд маань ойлоос өөртөө хамгийн ойрхон байрлал манай тасалбар боловлох зэгүүдээс тасалбараа худалдан аваад тоглох хугацаа бүгэлснээр тоглолтод маань оролцох боломжтой гэдэг юм шүү. Бидээч миний дэргэд 4-ийн 1 2 3 дахь зэрэг за мөн 6-ийн 642 гэсэн тоглолтод үзэгч та бүхнийг маань хүлээж байгаа. Эндээс болоод бид өнөөдрийнхээ азнуудыг тодруулахад бэлэн болсон байгаа. Үзэгч та бүхэн тохирол маань хэрхэн үнэн бодтой шудраг явуудыг өөрийн биеэр ирж үзхийг хүсэх юм бол за туул рестораны замын эсрэг талд байрлах манай үндэсний лотерейн албан ёсны байран дээр өөрийн биеэр хүрэлцэн ирээд суугаад нэвтрүүлгийн маань шууд үзэх боломжтой. Учир нь нэвтрүүлэг манай icon цэгийн минь болон үндэсний лотерейн албан ёсны хуудасаар үзэгч та бүхэндээ энэ цаг мөчид шууд хүрдэг үлээ. Тэгээ бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд хамгийн ихний тохирлоо явуулахад бэлэн болсон байна. Энэ бол мэдээж 4-ийн 3 дахь зэргийн тохирол байгаа. За тэгэхээр шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгааг үзэгч та харж байна. Өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань 4 удаа давхцснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлгийг бий болгосон. За энэс дөрвөн бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх бөгөөд тэрхүү дөрвөн бөмбөлийг үзэгч та дарааллын хувьд бол яг дарааллаар нь тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаага 500 дахин өсгөж авах боломжийг 4-ийн 3 дахь зэргийн тохирол маань та бүхэндээ олгодог. 4-ийг тоглож байгаа үзэгчид маань бол 3 боломжтой. Энэ бол эхнийх нь ингээд та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхэн хамгийн ихний тохирлыг явуулъя. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. Эндээс 4 бөмбөлийг санамсруу гарч ирэх болсон. За 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар азтан болох боломжтой. Ингээд эхний бөмбөлөгний дугаар за 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. 1 3 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа. За 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 3 дахь бөмбөлөгний маань дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 1 3 1 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн бол аз дагуулсан 4 дахь бөмбөлөгийг хамтдаа харцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар 4. За 4 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн шүү үзэгчтэй. За ингэснээр шилэн хоргоноос маань 1 3 тэг 4 1 3 тэг 4 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За энэ 4 бөмбөлийг яг энэ дараалалаар нь үзэгчтэй тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. Танд баяр хүргэе. Үргэлжлүүлэн одоо 4-ийн 2 дахь боломж буюу 2 дугаар зэргийн тохирлыг явуулах гэж байна. За 4-ийн хувьд яг адилхан. Гэхдээ үзэгч та өмнөхийг сонсож амжааг бол дахин сонсоод авахд илүү зүйл бол биш. За шилэн хоргонд тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За энд бол мэдээж тгээс 1 2 3 4 5 6 7 8 9 гэдэг ингээд 9 тгээс эсвэрлэх цифрүүд маань за нэг удаа 4 удаа давхцснаар 40 ширхэг бөмбөлийг бий болгосноо. За энэс болоо машин маань санамсаргүйгээр 4 бөмбөлийг гаргах олон тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та мөн яг дараалалаар нь тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм аа. За ингээд үзэгчдтэй амжилт хүсье. 4-ийн 2 дугаар зэргийн тохирлыг явуулах гэж байна. За 4-ийн хувьд яг адилхан шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлийг аваад биш юм аа санамсаргүйгээр гаргаж ирэх болно. За эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 5. За эхний бөмбөлөгний дугаар 5. Энэ эхний бөмбөлөг 4 бөмбөлөг гарч ирлээстэй. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 7. 5 7 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа шүү. Гурав дахь бөмбөлөгний дугаар 2. Гурав дахь бөмбөлөгний дугаар 2. 5 7 2 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын сүүлчийн бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4-ийн тохирол 2 дугаар зэргийн тохирлын сүүлчийн бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос 5 7 2 5 5
7, 2, 5 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. За энэхүү санамсаргүй гарч ирсэн дөрвөн бөмбөлийг үзэгчтэй яг энэ дараалалаар нь мөн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм. За эхнийх нь бол 500, за дараагийнх нь 1000 байсан бол одоо бол та өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой. За харин гагцхүү яаж вэ гэхээр энэхүү шилэн хоргоноор барилсан 40 ширхэг бөмбөлөг буюу за нэг бөмбөлөг маань 4 удаа тогтсон нэг орондоо тоонуудыг үзэгчтэй мөн санамсаргүй гарч ирэх дөрвөн бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой. За дөрүүдийн маань хувьд бол дөрвөн орондоо тоонууд гарч ирдэг учраас үзэгчд маань заримдаа төрсөн ан сар өдрөө машиныхаа дугаарыг утасны дугаарыг сүүлийн дөрвөн орон тоо гэх мэтчлэн өөртөө аз авчирдаг дөрвөн оронтой тоонуудыг бол бүглэж оролцох боломжтой байдаг. За ингээд шилэн хоргон 40 ширхэг бөмбөлөг байгааг үзэгч та маш сайн харж байна. За ингээд хамтдаа өнөөдрийнхөө дөрүүдийн 1-р зэргийн тохирлын буюу дөрүүдийн хамгийн сүүлийн азнаа тодруулахыг та бүхэнд амжилт хүсье. За шилэн хоргонд маань мөн адилхан яг 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Өмнөх тоглолтуудаас ялгаатай нь юу вэ гэхээр дөрвөн бөмбөлөө яг дарааллын дагуу тааж чадсан тохиолдолд үзэгчдээ тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой байдаг. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар тэг. Эхний бөмбөлөгний дугаар тэг. За хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Тэг 5 гэсэн хоёр бөмбөлөг одоо гарч ирж байна. Гурав дахь бөмбөлөгний дугаар 4. Гурав дахь бөмбөлөгний дугаар 4. Тэг 5 4 гэсэн бөмбөлөг одоо гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг мөн адилхан гарч ирсэн. За дөрөв дэх бөмбөлөгний дугаар мөн адил 4 гэсэн бөмбөлөг гарч ирснээр тэг 5 4 4 тэг 5 4 4 гэсэн дөрвөн бөмбөлөг дөрүүдийн 1-р зэргийн тохирлоор маань санамсаргүйгээр гарч ирсэн үзэгчтэй энэхүү дөрвөн бөмбөлийг яг энэ дараалалаар нь яг энэ байдлаар нь тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За ингэ дөрүүдийг тоглосон үзэгчдэд баярлалаа. Мөн дөрүүдийгээс маань өнөөдөр төрсэн азнаад байвал та бүхэндээ халуун баярыг хүргье. За өргөжлүүлэн гадаа 50 сая төгрөгийн хонжиртай 6D тоглолтыг явуулах болон 6D jackpot-ийн маань хувьд бол шилэн хоргон тгээс эс хөрлөх цибер бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцсан шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг бий болгосон. За энэс бол 6 ширхэг бөмбөлөг санамсаргүйгээр мөн адил гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар 50 сая төгрөгийн азтан болох боломжтой. Энэ бол 6 бөмбөлийг зургуулангийн таасан тохиолдолд 50 сая төгрөгийн азтан болох хэвээр харин дарааллын хувьд бол урдаас нь болон хойноос нь гээд цээжлээд авахд гэмгүй. За харин бас дараагийн боломжууд гэж байдаг. Энэ юу гэхээр 6D тохирол дээр маань бол урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөлөг бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг таасан бол 150000 төгрөг, за 5 бөмбөлөг тааж чадсан бол үзэгчтэй сая 500,000 төгрөгийн энэхүү тоглолтноос авах боломжтой. За харин зургуулын тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой юм шүү. Энэ бол 6D тохирол. За 6D тоглож байгаа үзэгчдэд маш том амжилтыг хүсье. Шинэ он гарах гэж байгаа энэ торгон агшнуудад бас азтан төрөхөд бол бид бүхний хувьд маш их баяртай байна. Тэгэд Монголын азтнууд маш олон болтгоо гэж 6D тохирлоо явуулъя. Та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргонд маань одоо бол 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та харж байна. 60 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Өнөхөр 6 бөмбөлийг үзэгчтэй дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд азтан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлөг 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгийн дугаар 2. За дараагийн бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Ланкснер 2 4 гэсэн энэ хоёр бөмбөлийг урдаас нь зөв тааж чадсан тохиолдолд үзэгчтэй 1500 төгрөгийн урмын хонжор хожих боломжийг хангаж байгаа юм шүү. Үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой. За 3 дахь бөмбөлөгний дугаар 9. За 9-ийн тооны дор зураас байгааг үзэгчтэй харж байгаа. 3 дахь бөмбөлөгний дугаар 9 гэж гарч ирснээр 2 4 9 гэсэн энэ 3 бөмбөлийг тааж чадсан тохиолдолд 15000 төгрөг хожиж байгаа. За үүнээс мөн ахаад явах боломжтой байгаа. За 4 дахь бөмбөлөг маань амжилттайгаар гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгийн дугаар 5. Бөмбөлөгийн дугаар 5. За 5 дахь бөмбөлөгийн дугаар мөн адилхан 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За мөн адилхан 5 бөмбөлөг гарч ирсэн. 2 4 9 5 5 гэсэн энэ бөмбөлгүүдийг урдаас нь зөв тааж чадсан
сая төгрөгийн азныг тодруулж байна. Хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү бөмбөлөгийн дугаар бол 8. За 50 сая төгрөгийн азныг тодруулж хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөгний дугаар 8 гэж гарч ирсэн. Ингэснээр шилэн хоргоноос 2, 4, 9, 5, 5, 8. За давтаж хэлье. 2, 4, 9, 5, 5, 8 гэсэн 6 бөмбөлөг тун амжилттайгаар гарч ирлээ. Үзэгч та энэхүү 6 бөмбөлийг дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийг 6D тохирол дээр маань хожих боломжтой байлаа. Мэдээж Аздан төрсөн гэдэг итгэлтэй байна. Тэгээд түрүүн үзэгчдэд хэлжсэн нэг бөмбөлөг маань бол 6 удаа давхцдаг учраас нэг бөмбөлөг 6 удаач гарч ирэх магадлалтай. За энэхүү тоглолтнэр маань харин 5-ын тоо 2 удаа гарч ирсэн байна. За ингээд дарааллынхаа хувьд бол үзэгч та урдаас нь хойноос нь тааж чадсан тохиолдолд Аздан болох боломжтойсэн. За өргөжлүүлэн Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийн хамгийн өндөр хонжиртай тохирлыг одоо үзэгч та бүхэндээ явуулахад бид бэлэн болсон байна. За одоо харин дөрмийг танилцуулна. Тийм учраас үзэгч та анхаарлаа илүү сайн нааш нь хандуулаарай. Энэ бол 120 сая төгрөгийн хонжиртай тоглолт байгаа юм шүү. За мөн эндээс бол бас дараа дараагийн боломжууд гэж байдаг үзэгч та бүхэндээ тун удахгүй танилцуулна. Эхлээд дөрмөө маш сайн санацаад авчаа. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг тоо бол ердөө нэг л байгаа гэж үзэгч ойлгож байна. За өмнөх тоглолтод бол нэг нь 4 удаа, нэг нь 6 удаа давхсан бол 642 тоглолтын маань хувьд бол нэг бөмбөлөг ердөө нэг л байгаа гэдэг үзэгч та сайн санах хэрэгтэй. За энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 6 бөмбөлгийг үндсэн 6 бөмбөлийг шүү үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. Дараалал огт харгалзахгүй 6 бөмбөлөг эхлээд гарч ирэх 6 бөмбөлийг та тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн. За харин дараагийн нэгэн боломж бол юу вэ гэхээр 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг байдаг. За энэхүү бонус бөмбөлөгний тусламжтайгаар үндсэн 6 бөмбөлөгтэйг нийлүүлээд бонус бөмбөлөгөө 4, 5, 6 бөмбөлгүүдийг тааж чадсан тохиолдолд үзэгч та хамгийн бага хонжир буюу 10,000 төгрөгийн урмын хонжир 300,000 төгрөг 12 сая төгрөгөөд тус энэхүү тоглолтоос авах бүрэн боломжтой гэдэг юм. Энэ бол 642 жекпот тоглолт юм. За ингээд үзэгчид маань дөрмөө маш сайн ойлгосон баг. За мөн хэдэн бөмбөлөг тааж иж хэдэн төгрөг хожих боломжтой гэдгийг ойлгож авсан баг. Одоо харин хамгийн сүүлийн тохиолдол үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Өнөөдөр магадгүй бид нар 120 сая төгрөгийн азныг гэрчлээд хамтдаа үзэж яж болох юм. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бүгдэнд нь маш том амжилт хүсье. 642-аа явуулцгаая. За өмнөх тоглолтуудыг харьцуулах юм бол энэ тоглолт маань илүү боломж өндөр байдаг. Учир нь юу вэ гэхээр нэг бөмбөлөг ердөө нэг л удаа давхцнаар шилэн хоргон 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За эндээс 6 бөмбөлөг гарч ирэх өгөөд тэрхүү үндсэн 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн маань аздан болох боломжтой юм шүү. Эхний бөмбөлөгний дугаар 11 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. За хоёр дахь бөмбөлөгний дугаар 20 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний хоёр дахь бөмбөлөгний дугаар 20. Энэ гарч ирж байгаа бөмбөлөгнүүдийн дараалал огт харгалзахгүйгээр таны тоглох хуудсан дээр байрлсан байх боломжтой. Гурав дахь бөмбөлөгний дугаар 8. Гурав дахь бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Дөрөв дахь бөмбөлөгний дугаар 42. Дөрөв дахь бөмбөлөгний дугаар 42. 11, 28, 42 гэсэн дөрвөн бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За 5 дахь бөмбөлөгний дугаар 10 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Тун амжилттайгаар 10 гэсэн бөмбөлөг маань гарч ирсэн. За ингэснээр одоо үндсэн 5 бөмбөлөг маань гарч ирсэн. За одоо харин үндсэн бөмбөлгнүүдийн маань сүүлийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлөгний дугаар 35. 6 дахь бөмбөлөгний дугаар 35 гэж гарч ирсэн. За энд бол эхлээд гарч ирсэн 6 бөмбөлөг үндсэн 6 бөмбөлөг юм шүү үзэгчтэй. Эдгээр бөмбөлгнүүд тань дээр таарч явалдаа 120 сая төгрөгийг хожиж байгаа гэсэн үг юм. За өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 12 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 12. За эхлээд үзэгчдэдтэй би уламжлал ясаараа үндсэн 6 бөмбөлөг танилцуулсан. За өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн 120 сая төгрөгийн азныг тодруулсан бөмбөлгнүүд ямар тоотой байсныг одоо үзэгчдэд танилцуулъя. 11 20, 8, 42, 10, 35. За давтаад хэлье. 11, 20, 8, 42, 10, 35 гэсэн үндсэн 6 бөмбөлийг үзэгчтэй дараалал огт харгалзахгүйгээр өөрийн тоглох хуудсан дээр бүгэлсэн байсан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа. За харин өнөөдрийн бонус бөмбөлөг буюу 10,300,000 12 сая төгрөгийн азныг тодруулсан бөмбөлөгний маань дугаар бол 12 гэсэн бөмбөлөг байлаа.
За ингээд өнөөдрийн маань 6:42 тохирол маш амжилттайгаар 7 мөнгөлгөө гаргаж ирсэн. Бонус өмлөний дугаар 12 байсан гэдгийг дахин нэг сануулъя. За ингээд өнөөдрийнхөө тохиролтой хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаар бол 12 дугаар сарын 30 буюу за эд яг гоёо баярын өдрөдөр үзэгч та бүхэндээ хүрэн энэ оны хамгийн сүүлчийн газнуудыг бид 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 30 минутанд Icon сегмент болон үндэсний лавтрын албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүргэх юм. За өнөөдрийн маань тохирлууд тун амжилттайгаар гарчиж азтнуудаа тодруулсан бидэндээ хамтдаа исэн эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дахин хэлгээд та хэрхэн тохиролд маань оролцох вэ гэхээр өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдэд тасалбараа худалдан авч тоглох хугацаа бүгэлснээр тохиролд маань оролцох боломжтой гэдэг юм шүү. Тохирлыг бид даваа лав баазан гаргуудын 17 цаг 30 минутанд Icon сегмент болон үндэсний лавтрын албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүргэдэг. За ингээд өнөөдрийнхөө тохирлыг хамтдаа явуулж өнөөдрийн азнуудыг хамтдаа тодруулж гэрчилж өгсөн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар буюу 12 дугаар сарын 30-ны бөөм баяр аз жаргал инээд хөөр цалигсан тэр сайхан өдрөд иргэн уулзлаа. Тэр баяртай үзэгч та бүхэндээ амжилт хүсье, аз жаргал хүсье.